Яг тухайн төслийг орон сууцыг хөдөлж авахдаа хөрөнгө оруулалт чиглэлээр нь те ирээдүйд төсөх үнцэн одоо юу гэдгийг одоо амьдрах аюулгүй орчинч гэдэг юм уу те тав тух гэдэг одоо үзүүлэлтүүдийг харж байгаад авсан боловч эргүүлээд яг бодит байдал дээр одоо нэг төвчрэл гэж юм байгаа шүү дээ. Тэгээ хүүхдүүдэд сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх, ажилдаа явах амьдралынхаа бараг 3-4 цагийг төвчрэлт өдрийн цагийг ингээ өнгөрүүлчихэр чинь аль цаг заавнд амьдрах уу те тэр шалтгаанаараа бас их маш их одоо түрээсүүдийг эргэлхийлж байгаа юм байна. Хандлага байна. Үйл хөдлөх хөрөнгө зээлээр худалдаж аваад тэгээд түрээсэлж. Тэгээд одоо банкнд төлөх хүү болон зээлийн төлөлт нь түрээсээ ингээд бүрэн хаачдаг. Тэгэхээр ингээд тодорхой хэмжээний хугацааны дараа ер нь бол би ингээд үйл хөдлөх хөрөнгөтэй болчихноо гэсэн тийм яриагаар тэр яг амьдрал дээр хэрэгждэг юм уу ер нь? Хэрэгжлгүй яах вэ? Зээл гарах одоо зээлээр орон сууц худалдаах боломжтой хүн болгон ерөнхийдөө одоо тэр талаар боддог болсон. Одоо урьдчилгаа 30% магадгүй байхгүй байгаа тохиолдолд одоо байгаа орон сууцаа процент нь 50-аад хүртэл авж байгаа кейс бол байгаа. Одоо жишээ нь би ч гэсэн өөрөө тэгж байдаг байхгүй. Зээл авах боломжтой байгаа насн дээрээ боломжтой байгаа дээрээ өмнөх хөл хөдөлгөө одоо процент 50-аад өшөөнийг орон сууцаад тэргээ түрээсэлдэг байхгүй. Тэнгүүд бас яг тэр түрээс чинь өөрөө тухайн орон сууцныхаа зээлийг cover хийгээ явцдаг. Тодорхой хэмжээний хугацааны дараа би зөв үйл хөдлөх хөрөнгөтэй болоод үлдчихнэ гэсэн үг байхгүй. Үйл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх гэж байгаа хүн ер нь юун дээр анхаарах хэрэгтэй байд юм бол тухайн түрээслэгч буюу хөслөгч нь орон сууц хөслөгч хэдийн хугацаагаар суух бай тээ хугацаагаа ойл болох ер нь бол удаан хугацаагаар доктор суурьшилтай байх одоо тийм хүмүүсийг л хайж идэг төлбөр тооцоогоо хугацаанд нь төлждөг эргүүлээд үйл хөдлөлгөө хүлээгээд авахд цэвэрхэн суудсан байдаг ч юм уу. Илэгдэл хорогдлын талаар яригдчих шүү дээ. Одоо шинэ ингээд тавилгатай байр түрээслээд тодорхой хэмжээнд илэгдэл хорогдол эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд тэрийг яаж шийдвэрлэдэг юм бол тавилгатай байрыг бол ер нь хүлээлцэх акт заавал үлдэх ёстой. Яагаад тэгэхээр одоо бүх хөрөнгүүд дээр нь зурагт хөрөгч те тавилга тавиар бүгдэн дээр нь тэгээд тухайн одоо хөрөнгийн одоо шинж чанарыг бас тодорхой оруулж өгөх ёстой. Цоо шин юм уу? Ашиглаж исэн юм уу? Хэвийн ажиллагаатай юм уу те? Тэрийг нь ерөнхийд нь харуулад зургаар баталгаажуулаад ингээд явчвал дараа нь хүлээлцэх илүү амар байдаг. Түрээсийн даатгал гэд хүмүүсээ ярьдаг болоод байна тий. Түрээсийн даатгал яг ямар зарчмаар ажилладаг юм бол түрээсийн даатгал гэхээр одоо яг юу даатгах чинь гэсэн үг лээ. Түрээсийн даатгалын үйлчлэгээ анх гарч ирэхдээ бол зөвхөн өмчийн эзнийг буюу хөслүүлэгч талыг одоо талын эрсдлийг хамгаалсан тэр даатгалын бүтээгдэхүүн байдаг байсан. Remax Best Office-ийн хувьд бол одоо яг 2019 онд одоо дөнгөж ковидын өмнө эхэлсэн байсан юм аа. Тэгээд зогссон байжгаад одоо яг энэ жилээс дахиж одоо түрээсийн даатгалын үйлчлэгийг шинээр одоо илүү боловсронгуй байдлаар дахиж нэвтрүүлж байгаа нь хөслөгч болон хөслүүлэгч хоёр талын хоёулынгийнх нь эрсдлийг хаасан. Тэр одоо даатгалын бүтээгдэхүүнийг боловсруулж гаргасан гэсэн үг. Тэгэхээр юу вэ гэхээр одоо жишээ нь хөслүүлэгч талд бол үйл хөдлөх хөрөнгөийнх нь илэгдэл хорогдол гэмтэл бэртэл те одоо хариуцлагын болон эд хөрөнгийн энэ одоо даатгалын асуудлууд үүсэж байгаа. Хөслөгч талд болохоор хугацаанаасаа өмнө гаргах гэдэг юм уу те буугийн болол орцсон 3 сар байдаг мөнгө 3 сар 6 сараар нөхцөн ингэ байж идэл зарим тохиолдолд өө за манайх ингэ зарлаа те байраа заргаж байгаа учраас гараарай гэхээр нөгөө хүмүүс чинь нөгөө бөөгнүүлсэн бүтэн төлбөрүүд нь дараагийн байранд өгөх мөнгөч байдгүй дээрэс нь нэгэнтээ суурьшсан байдаг те одоо ингээд хүүхдийнхээ сургууль цэцэрлэгтээ ойртсон ч гэдэг юм уу эсвэл ингээд болцсон дахиж нүүх зардал чирэгдэл гэдэг айгүй юм эрсдэл бас байдаг л да зөвхөн одоо өмчөөсөн талд биш хөлсөгч талд ч гэсэн тийм эрсдэл үүсдэг учраас аль альных нь одоо хариуцлага болон эд хөрөнгийг одоо даатгсан тийм даатгалын бүтээгдэхүүн шинээр нэвтрүүлсэн байгаа. Ер нь бол зуучлалын байгууллагаар түрээслэх байраа олох тий байраа түрээслүүлэх гэдэг маань эргүүлээд тухайн харилцагчид эрсдлийг маш сайн хааж өгдөг байхгүй юу? Офис түрээслэх гэж байгаа тохиолдолд яг ямар эрсдэл гарч болцсошгүй байдгийг. Тэгэхээр офис түрээсийн хувьд бол гэрээгээ аягүй сайн хийхгүй бол түрээслэгч талдаа маш өндөр эрсдэл үүсгээд байдаг. Яагаад тэгэхээр урт хугацааны гэрээ хийхгүй бол бас маш
өндөр хэмжээний хөрөнгө оруулалтыг засварыг тэнцээ хийгээд орцсон бизнесийн байгууллага байгаа штэ. Бүх юмаа ингээ болгоцсон байсан чи бас ингээ гинт түрээслэгч гаргачлаа гэсэн гомдлууд одоо түрээслэгч талд маш их тохиолддог байхгүй. Тэр гэрээгээ аягүй сайн хийх хэрэгтэй. Хэдийн хугацаанд гэрээ хийх хэрэгтэй юм те. Хэдийн хугацаагаар урт хугацаанд гэрээ ивэл хэдийн хугацаанд бай. Энэ хугацаанд түрээсийн үнийн өсөлт байхгүй байж гэдэг юм уу. Энийг бол түрээслүүлэгч талтайгаа маш сайн тохиролцож хийх хэрэгтэй. Яагаад тэгэхээр маш өндөр одоо хөрөнгө оруулалтыг хийж байгаа штэ. Засвар, тавилга, одоо ханны хуваалт байдаг юм уу те. Түрээсийн гэрээгээ натратор баталгаажуулахаас гадна улсын бүртгэлд бүртгүүлж иж эргээд ямар нэгэн байдлаар маргаан үсэх юм бол шүүхтэр тэр хүчин төгөлдөр гэрээ болно гэсэн үг. Тийм. Улсын бүртгүүлсэн буюу хөлсөлөгч гэдэг байгаа. Офис болон үйлчлэгээний талбай, богд те тэднийг бол түрээслүүлэх буюу түрээслүүлэгч гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээ нь орон сууц одоо түрээс дээр болохоор хувь гэрээгээр хоёлаа хийж болдгийм байна. Тэнгүүд үйлчлэгээний талбай ч юм уу тий офис дээр болохоор хоёлаа түрээслэх гэрээг заавал нотариатор хийх шаардлагатай гэдэг ч юм уу. Иймэрхүү ялгаанууд байгаад байдаг шүү. Тэрийг бас аягүй сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд бас л ялгаагүй үл хөрөнгө бүртгэлийн газар ер нь бол бүртгүүлсэн байх шаардлагатай л гэсэн.